Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 88 дахь бичлэг ингээд өнөөдөр болж байна. Би юунд талархаж байна вэ гэхээр миний өнгөрсөн бүх үе тэгээд хамгийн гол нь өнөөдөр би ингээд та бүхэнтэйгээ өөрийнхөө бодож байгаа зүйлсийг хуваалцаа та нараас урам аваад ингээд явах тэр боломжтой гол нь энэ цахим ертөнцид өөрийнхөө үзэл бодлыг нэг өнцгөөс та нартай хуваалцах боломжтой баярлж байна. Яагаад вэ гэхээр намайг баг байхад өсөж том болж байхад ийм бол байгаагүй. Одоо та нар хүссэн хүнийхээ амьдралын замнал юм уу эсвэл тэр хүмүүс яаж амжилтанд хүрсэн бэ гэдэг мэдээллийг интернетээс цахим орчноос хайгаад бүр өөрөөс нь сонсох хүртэл тийм боломжтой байна. Та нар бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн тухай ярихдаа ямар нэгэн яг тэр бодит үнэн байдал нь бол алдагдчихсан байдаг. Яг тэр хүнээс өөрийнх нь амнаас ямар замыг туулж ирсэн тэр хүнээс эргэн тойронд нь байгаа хүмүүсээс нь баримтат кинонод гардаг штэ. Ихэнхдээ Билл Гейтс ингэж амжилтанд хүржээ гингүүтэйг Билл Гейтсийн хамтарч ажиллаж исэн найзууд тэр тухайн үед мэдэн дээр гарч исэн зүйлсүүд найз нөхдийнхэн тийм ярилцлагуудыг бас өгөөд явдаг. Хамгийн гол нь өөрөөс нь яг өөрийнх нь ярьж байгаа тэр зүйлийг асуултуудыг хариултуудыг бүгднийг ингэ нийлүүлээд баримтат кино болгож тавьдаг. Тэгээд миний хувьд би энийг бас өдөр болгон ингэж хийгээд явж байгаа ч гэсэн ирээдүйд магадгүй хэдчнээн жилийн дараа миний охин, миний хүүхдүүд миний хойч үе нарын бичлэгийг үзээд манай ийм хүн байсан юм байна. Өөрөө яг ингэж ярьж байна гэд магадгүй тэр үед YouTube байх юм бол бас тэгэж бас бодож болох юм аа. Тэгээд ерөнхийдөө би ийм боломжийг ашиглаад ийм боломж байгаа үед надад бас хариуцлага байгаа гэж би бодож байна. Ямар хариуцлага вэ гэхээр та нарт үннийг ярих. Тэгээд дээрэс нь намайг багад хүмүүс ийм хэлээсээ би энийг мэдсэн болвол миний амьдрал илүү амархан байх гэсэн. Эсвэл надад тэр үед ямар гоё урам зориг өгөх гэсэн бэ гэж би бодож Америкт анх тэтгэлэг авч байхдаа би ингэж хэлсэн. Эсвэл бол би өргөдөл бичихтэй яаж бичих вэ гэдэг ч юм уу Facebook дээр нүүр намын тохиргоог яаж хийх вэ гэдэгчлэн тийм зааварчилгаануудыг оруулна гэж боддог. Зарим нэг зааварчилгааг жишээлбэл би iPhone утас байхгүй учраас iPhone дээр яаж тохиргоог хийх вэ гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ Android утсан дээр хилээ яаж тохируулах вэ гэдэг хамгийн анхны бичлэг жилийн өмнөөс орж исэн. Яг хамгийн анхных бол биш юм биш үү. Би 10 жилийн өмнө яг их сургууль сурж байхдаа бичлэг хийжсэн. Тэр бичлэгийг дараа нь энэ дээр оруулна энэ суваг дээрээ. Тэгээд ямар ч гэсэн эх 7 хоногт би оюутан байх үеийнхээ бичлэгийг оруулна. Та нар хүлээж байгаарай. Тэгээ миний бичлэгүүд таалагдж байгаа бол эрхийн мэрэгнээ үргээрээ. Тэгээд миний суваг та нар захиалга өгөөг байгаа бол яг улаан subscribe буюу захиалга товчийг дараад захиалаарай. Дараа уулзтлаа баяртай. 50 амьдралыг Монголдо. Та бүхэн миний сувгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.